Туранхай жижигвтер биетэй даруухан бор залууг Гамбаа гих бөгөөд тэрээр өөрт тохиолдсон хэргийн талаар ямар нэгэн хачиргүйгээр өгүүлсэнийг дорс ирүүлээ. Гамбаа тэцэггүй өсчээ. Тэрээр багада үеийнхэн хүүхдүүдэд их тээрлэхүүлдэг байснаас болоод их шартай, хэрв хэн нэгэнтэй нэг л зуурлаад авсан бол тавьдаггүй, заавал дийлж байж салдаг шазруун зантай болов. Үүнээс үүдэн дунд ангиасаа эхэлж жуудогийн секцэнд орж улмаар бие хамгаалах урлагаар хичээллэж эхэлсэн байна. Иймээс Гамбат хэр баргийн хүнд задуулч харгүй, бие хамгаалах урлагийг төгс биш юмаа гэхэд гайгүй сайн эзэмшжээ. Тэрээр 1993 онд 10 дугаар ангиа төгсч ихтэй сургууль браатахыг хүссэнгүй. Ганцхан 8-нд эргэлт буцалтгүй оров. Манайхны толгойтой бүхэн гадаад паспорт өөртөлж 8 хийж байсан үе. Түүний багын найз сэргэлэн ах нараа дагаж бүтэн жил Бээжин Москва хоёрын хооронд гахай чирэн ганцхан 8-ачны дамжаад үргэсэн ажээ. Хоёр найз өөрт байсан хэдэн төгрөгөө нийлүүлэн эрээн эрхүү хоёрын чиглэлд 8 хийж хэдэн сарыг артаа хийв. Гэвч тэдний мөнгө аривтай өссөнгүй. Хэдэн сарын дараа хоёр найз Красноярскс 8 хийж яваад Оросын баг яснуудад дээрэмдүүлж ганцхан хоосон их нутагтаа иржээ. Баг өмсч халуун зэвсэг агссан харийн дээрэмжтээс толгой мэнд мултарсан Гамбат сэргэлэн хоёрыг эцэг их нь хаширах болов хэмээн бодож байв. Гэвч хоёр найз ахиж Орос руу 8-нд явна. Одоо хинч байсан айж имээлгүй алалцсан хэмээн Монголд ирсэн өдрөөл тарганы арьс цуглуулж ажилдаа орцгов. 3 сарын дараа буюу 1996 оны намар Гамбат сэргэлэн 2 100 гаруй тарганы арьс цуглуулад Орос руу буцах юм болов. Тэд наав шиг Кяхта гайлаар тарганы арьсаа авч гарахыг бодсонгүй. Хатгалын ханх бомбтыхонд хідэн төгрөг хаяж гайлыг ногоон гэрлээр гарчээ. 2 дахь 8-ныхын гарааг амжилттай эхэлсэн хоёр залуу бондод тарганы арьсаа зарж овоо хэдэн рубльтэй болж аваад Улаан-Үд хотоор дайран Ирхүү хотыг зорив. Ирхүү хотод ангаах ухааны их сургуулийн оюутнуудын дотор байранд амьдардаг монгол оюутнууд толгой хоргодож байлаа. Тэдний гэртээ суулгасан оюутан отгоо гих залуу 2-8-чин хот үзүүлж 8 хийхтэн чадах чинээгээр туслана. Гамбат сэргэлэн 2 нарлаг монгол галт тэрийг тосч ганцхан 8-ачтаас бараа тарганы арьс бөөндөж аваад Ирхүүд зардаг байжээ. Хагас бүтэн сайн өдөр оюутан залуу тэр хоёрыг зах руу хүргэж өгөөд орой тосч авна. Харин хэрэг гардаг тэр өдөр отгоогийн шалгалт шүүлийг эхэлчихсэн учраас би өнөөдөр та хоёрыг захаас тосч авч чадахгүй маш болгоомжтой яваарай гэж захиад үлдсэн байна. Гамбат тэр үед цоошин савхин хөрөм өмсч явсан нь хүн болгоны анхаарлыг татаж Оросын 8-ачин багууд түүнээс хүрмээ зарахыг гуйж явуулахгүй шааж орхив. Тэгээд зарахгүй гэж өчнөө хэлээд амжилт олсонгүй. Өндөр биетэй шкаф шиг Орос залуу. Би наад савхин хөрмийг чинь $300 авъя. Одоо надад $200 байна. Манай гэрээс очиод үлдсэнийг нь авчих. Ингээд хоёр залууг дорн синхруулсан байна. Үл таних Орос ирийг Гамбаттайгаан таксинд сууж Уйлврийн районд очижээ. Нөгөө Орос "Это наш дом" хэмээн толгой дөхиод түүний дагуулan орц руу орж таксинд сэргэлэн үлджээ. Орцонд орж 3 давхарт гарсан хойноо Орос залуу сахин хөрмийг дахин нэг өмсч үлдсэн мөнгө авчирхаар дээшээ гарсан байна. Хэсэг хугацааны дараа нөгөө Орос өөр 2 булиа залуу дагуулan гарч ирв. Гамбатын сахин хөрмийг огт танихгүй залуу өмссөн байсан бөгөөд тэнийг монголчууд минь аминдаа хайртай бол эндээс хурдан зайл гэж занал хийлээд өөрөөсөө газ гаргажээ. Өмнө нь Оросуудад дээрэмдүүлж хаширсан Гамбат ч гэсэн тэднээс тутахгүй өмнөнийхэн халаасанд хурц эртээ тонгорох байн халаасалж явдаг байж. Зүрх зэрэгтэй Гамбат та нарт нэг дээрэмдүүлнэ гэхээс биш 2 удаа дээрэмдүүлэхгүй хэмээн төрлөх хэлээрээ хараал тавин хэлээд халаасандаа гараа шургуулan ханцууруугаа хутгаач хийж хийв. Нөгөө шкаф шиг Орос ир Гамбатыг заамдаж аваад нудраг далай хооронд тэрээр самбаачлан гидсэнд нь тонгоргоороо хоёрынтой хатгаад орхив. Хутгалуулсан Орос ч муухай ойрлон шатнаалан нуран онов. Ийм зүйл болно хэмээн төсөөлөөгүй хоёр Орос яахаас ч буцахгүй Монголыг хараад хөшиж орхисон байна. Энэ хооронд зэхий авсан Гамбаа цуснд бодогдсон гутгаа тэр чигт нь хайчхаад ухаан мадаггүй амтэн шатаа уруудангүйсээр гарч ирээд хүргэж ирсэн таксиндаа сууж очих газараа сандран хэлв. Такси 2 буудал хэртээ явсны дараа Гамбаа найздаа юу болсон тухай ярьж байтал нөгөө машин цагдаагийн газрын өмнө ирж зогсов. Юу болж байгаа талаар асуувал таксины жолооч Ингирээсээ цагдаагийн өрмөлх гаргаж үзүүлээд гараа шилэндээ ав хэмээн командлжээ. Удалгүй 4 цагдаа тэр хоёрыг гавлан тусгаарлах камерт тус-тусд нь хорив. Тэр үед Гамбаа хүний нутгийн шоронд өгөх тавилантай байжтэй гэж бодож байлаа. Хоригдсноос хойш 12 цагийн дараа Гамбаагаас байцаалт авахд тэрээр үйлсэн хэрэгээ бүгдийг тоочин сэргэлэн энэ хэрэгт ямар ч холбоогүй би хүн хутгасан нь үнэн хэмээн мэдүүлжээ. Түүнээс байцаалт авсан цагдаагийн ахмад маргааш танай найзыг бас чамайг эндээс явуулах болно гэв. Гэвч энэ үгэнд Гамбаа тогтхон ч итгэсэнгүй. Хүн алсан хүн Оросын шоронд доод тал нь 10 жил суух байх хэмээн бат итгэсэн байжээ.
Маргааш өглөө 9 цагийн үед хаалга онгойж цагдаагийн Ахмад 2 цагдаагийн хамт орж ирснээр түүнд гарахыг тушаагаад гавийг нь тайлуулж хажуугийн өрөөнд оруулахад тэнд сэргэлэн сууж байв. Нөгөө Ахмад "За залуус минь нутаг буцах болж дээ. Гэртээ харь, ойлгож байна уу?" гэд нэмсгэлсээр тэдний мөнгө төгрөг төрөвч паспорт зэргийг тоо ёсоор гаргаж өгөөд "Зөрөгтэй монгол залуу минь чи Орос орон даяар 3 хүн амны хэрэгээр эрдэнэ сурвалжлагдаж байсан. 2 удаа термийн хэрэгээр шоронд ороод гарсан рецидив гэмт хэрэгтний хөнөөсөн байна. Капан хочтой Андрей бол энэ хотод гэмт хэрэгтнүүдийн дунд асар их нөлөөтэй нэгэн байсан юм. Түүний цагдаа хүчний байгууллагынхан хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлцэн гэдгийг нь тогтоосон боловч Андрегийн нагц их Ирхүүгийн мужийн прокурорт өндөр алба хашдаг учраас бид яаж чадаагүй. Одоо Ирхүүгийн гэмт этгээдүүд та хоёрыг хайж байгаа. Та хоёр Капаны бүлэглэлийн дээрэмчдийн савраас гарч чадахгүй. Иймээс та хоёрыг цагдаагийн хамгаалалттайгаар нутагт чинь хүргэж өгөх болно" гэж хэлжээ. Гамбаа эхэндээ цагдаагийн Ахмадын үгэнд юу итгэж өгөхгүй байлаа. Тэр хоёрт тамхи татахыг зөвшөөрсөн тул тамхи татангаа юу болоод байгааг би биенээсээ асууж "Эд юу нь биднэр тоглоод байгаа байх. Юу болоо гэж хүн алсан хүнийг суллаад явуулж байдаг юм бэ?" гэсэн бодол толгой тэргэлдэнэ. Ямар ч байсан хоёулаа юу болохыг хүлээгээд сууж бай. Бүхний цаг хугацаа харуулах биз. Нэгэнд хийсэн хэргийн төлөө одоо шаналаад яах вэ гэж Гамбаа сэргэлэн тайтаруулаад сууж байсан юм санаж. Ахмад хин нэгэнтэй уцаар ярьж мэдлээ гүйцэтгийгээд харилцуурыг тавив. Тэрбээр Гамбаагийн мөрлөө зөөлөн алгадаж "За ирчүүдээ явцгаах уу" гэж хэлээд тэр хоёрыг дагуулan гарчээ. Тэдний гарахад буутай Омоны цагдаа нар хоёр талаар нь игнээд зогссон байв. Гамбат сэргэлэн хоёрыг цагдаагийн тохиололтой машин улаан үүд хөргөж өгөхөөр болжээ. Учир нь Ирхүүгийн гэмт бүлэглэлийн толгойлогч Капан хочид Андрийг онигор буюу монгол залуу алсан тухай шуух яндагдж Москва Улаанбаатарын хурдан галт цэрэгэнд Гамбат сэргэлэн хоёрыг хайж байгаа талаар Ирхүүгийн тусгай албаныхан сануулсан гэдэг. Цагдаагийн Ахмад ч тэднээс салахтаа та хоёр галт тэргээр битгий яваараа гэж загсан байна. Тиймээс Гамбат сэргэлэн нар Хягт Улаанбуулгийн боомтоор 9 минут нутагтаа орж ирсэн ажээ.